Тайландын Пхукет гэж тасарчихсан гоё газар бий. Яагаад нөгөө элсний наадан болдог ёстой л газрын деважин. За тэгвэл тэр деважинд чинь мөнөөхөн сүү бат болд маань эренхэн, очинхон, жарганхан, жаалганхан суудаг ажээ. Хаа газрын деважинг долларын тэр бомбнуудад эзэгнэхээс биш мань мэтэн яаж ч барахавтай. Нийтлэл судлаач га хоёргаан нөгөө мө сүүчин хэмээх нийтлэл гарснаас хойш гэх нь хаашаа юм. Гэхдээ тэр нийтлэлээс хойш цаг төр бужигнаж эхэлсэн. Монголд хамгийн том бүлэглэлийн толгойч Сүхбаатарын Батболтын лойвор хулгайнууд илэрч олон түмний уур хилэнг асааж эхэлсэн байдаг. Хамгийн гол нь энэ бүх мэдээлэл гарснаас хойш мань сүү сандран гадныхантай нийлж Монгол хүнээ гүтгэлээ хэмээн мэдээлэл итэр хийж боо юм болсон авч интернетийг хааж болохгүй юм чинь яалтайжуулаа бүх юм нь ар араасаа цувран элчлэгдэн баталгаажсаар ирэв. Эргээд нөгөө Пхукет руу орё. Их сурвалжуудын мэдээллийг харуул маань нэр Тайландын Пхукет арал дээр 2 үйл хөдлөх хөрөнгөтэй ажээ. Тус бүр нь 1 тэрбум долларын өртөгтэй гэж зарим газар бичсэн ч бас байна. Яг хэдэн тэрбумаар үнэлэгдэх нь тодорхойгүйч Пхукетэд байх харшийг нь харуул атаархсандаа алаад хайчихмарт санагдах биз. Яалтчгүй ийм тансаг өршөд гэр бүлийнхээ хамт авахсан зураг хөргөнд олон нийтийн сүлжээнд нэгэн тархжээ. Пхукет бол үнэхээр газрын деважин мөн. Деважинд байгаа үйл хөдлөх хөрөнгө гэдэг бол манай богдуулын хамнууд дах овоолсон такс шиг марцын юмнууд байхгүй ойлгомжтой. Тэр гадуураад аччихсан гол ус сууг шуудыг л харчихгүй юу? Тэрбум доллар гэдэг нь ортой л бах. Ортой гэснээс Монгол улсын төсөв 10 орчим их найт төгрөг буюу ойролцоогоор 5 орчим тэрбум доллар. Тэгэхээр мань сүүгийн дэлхийгээр нэг тархсан үйл хөдлөхийн зөвхөн Тайландх нь гэхдээ улсын төсвийн 5.1 буюу 20 орчим хувьтай тэнцэж байх шиг. Ямар өвдөө аа? Масимен сайт дээр жишээ Нью-Йорк дахь үйл хөдлөх хөрөнгөхийн задрааг тоотож үзсэн байна. Тэнд бичснээр бол нэг улс төрчийн офшорт нуусан хөрөнгөнөөс олдож байгаа 3 байрны зөвхөн нэг нь гихтэл 19 тэрбум 950 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Энийн ерөнхийлөгч Батболгын хэлж шаардаад байгаа өрх бүрт 1 сая төгрөг олох ажил зарцуулагдвал 20 мянган өрхөд өгч болох мөнгө юм гэжээ. Энэ бол зүгээр Нью-Йоркийн шүүхтэр Сүү Батболтын эсэргүүцсэн заргын материал дотор хавсрагдсан нэг л хөрөнгө юм гин. Хамгийн хямдхан нь гэсэн үг л дээ. Чухмал энэ байр мэтгнээс л болж Сүхбаатарын Батболт хэмээх офшорчин Монгол Улсын засгийн газрыг татан унгааж төр эргүүлсэн ба үүнээс нь болж сэлэм хөрөсөх, төгжүүл хөрөсөх болон хоёрч хамтран зүтгэгчээ баруун солгойгүй худгалах болсон билээ. Харин Пхукет хэн хөрөнгө бол нөгөө мө төр хажуулаад гардаг жижиг байшингаас нь хэдэн 100 бүр 1000 дахин үнэтэй. Дээрээс нь Номхон далайн хаанигтай Боб Фридландтай хөршлөн амьдардаг асар үнэтэй тусгаар арал байдаг тухай мэдээж бий. Ганц арал дээр 2 хон аль тансаглан амьдрах ба тэр хөршин явж 400 тэрбум долларын баядгийг өөрөөлгсөн Рио Тинтогийн хорт Боб гэж байгаа. Энэ мэт нууц талт хөрөнгөнүүдийн балгаар л Монгол улс өнөөдөр корона вакцинаач авч дийлэхгүй гуйлагчлан амьдарч байгаа нь хөдөлшгүй үнэн. Цар тахлын хөл хорионоос болж өсөд үдэрсэн ард иргэдээ ганц цай төгрөг өгчихээр гидижгдэг. Бүр болохгүй болохоор нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлыг шийдчих яхээр засгийг нь унгаж төрийг нь самраад хайчихдаг. Мөн ч муухай байгаач Сүү Батболтын хүүхдүүд нь тэр Америк дахь асар үнэтэй байрнаасаа уйдаж корона гараагүй Монголд минь ирэхийн тулд тэрбум төгрөгөөр онгоц хөлсөд очио хэмээн даналцаж байхад ядарсан Монголын таржиг хаан та бид хөл хориондоо хоос нүцгэн сууж байлаа ш. Ямар автай